цусд сувг үзүүлж бай. $1976 оны үйлдвэр комбинат 40,000 тынхны зодон, мөн 40-50,000 тынхны хооронд өрнсөн хандгайтын зодон, 1982 оны хүнсний хорийн зодон гэд хэд хэдэн том зодооны амьд гэрч өөрөө бас дунд нь ороод зодтолж явсан атмануудын адал явдлыг сайн мэддэг тэдэнтэй үрхэж нөхөрлөж байсан Бобби Батчаргалын ярианаас. Шинээр байгуулагдсан Монгол телевиз өнгөрсөн жил 1982 оны хүнсний хорийн зодооны талаар нэвтрүүлэг хийсэн шүү дээ. Тэр нэвтрүүлэгт 40,000-ийн манга бат төмөр бид хоёр оролцсон юм. 1982 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болсон зодон шүү дээ. Тэр өдөр би үерхдэг охинтойгоо Ленин клубт 4 цагаас кино үзчихэд эртээ орох гээд явж байсан чинь манай байрны гадаа хотын комендантын хідэн цэрэг нэг цэргийг барьж аваад балбаж гардаг байгаа. Тэгтэл байрны гадаа нарлаж байсан хүмүүс болиоч гэж орилолдоод бөө юм болсон. Тэр үед яг ажилд харж байсан болохоор хүмүүс хүнсний хорийн автобусны буудлын дээр цугларчихсан. Мөн арт кино театрт кино үзсэн хүмүүс тараад явж байсан болохоор хүмүүсийн бөөгнөрл бий болчихгүй юу? Яг энэ үед зодон болсон юм. Манга бидэн дээр гүйж ирээд комендантын хідэн цэрэг термо цэрэгийг ёстой алах гэж байна. Хэдүүлээ үзэлцээ. Гэхээр нь бид ч алалцъя гэж дайраад орчихсон. Ингээд цэрэг ардын хооронд бөөн зодон болсон. Сүүлдээ цагдаа нар ирж биднийг болиулах гэсэн биш. Өөртөө зодуулаад нөгөө цэрэг ардын хоорондын зодон чинь цагдаа ардын хоорондын зодон болж хувирсан. Яг л 7 дугаар сарын 1-ний өмнө самуун шиг юм болсон. Тэр үед 40,000-д хаваар яасан ч их чулуу байдаг байсан юм. Цагдаа нарыг байрж авч зодохын хажуугаар чулуу нүүлгээд ёстой алж өгсөн. Цагдаагийнх нь нэмэгдэл хүч авчираад ч хүчрээгүй. Сүүлдээ тэд биднийг дийлхээ байгаад гал командынхныг дуудсан. Төлөвгүй гал командынхан ирж биднийг усаар шүршсэн ч нэмэр болоогүй. Усны даралт нь амар өндөр. Ямар сайндал нэг давхрын айлуудын цонхыг хагалж байлаа. Ийм амар даралттай усаар шүршээд байхад л улаан галзуу юм шиг зодтолтоод байж билээ. Цусаа үдсэн монгол хүн дийлдэггүй гэсэн яриа байдаг шүү дээ. Чингисийн үед улаан залаад монголчууд ялалт байгуулж байсан нь аргагүй юм шиг санагдсан. Одоо энэ Оросын элчингийн өндөр байшингийн тагтан дээр Оросууд битүү гараа зогсчихсон. Зураг мураг татаж аваад бидний зодооныг баримтжуулж байлаа. Улс төрийн товчооны гишүүн Рагчаагай жалан аажуугай нар манай байрных. Эднэр тэр зодооныг харчгаад яасан муухай юм бэ? 70 жил болоход ийм амар зодоон үтсэнгүй гэж толгоос ихсэрч байсан гэдэг. Сүүлдээ хотын цагдаагийн газрын дарга хошууч генерал Думбраагай генерал хувцастайгаа ирчихсэн. Одоо цөмөөрөө зөгцөе гэж гуйж байлаа. Гэвч түүнийг нохой хуцсан чинээ тоолгүй чулуугаар нүүлгснээр Думбраа генерал бушуухан машинда гүйгээд орчихж билээ. Цагдаа нар сүүлдээ дийлэхгүй гэдгээ мэдээд бүгд болтцгаасан. Тэгээд бүрэнхий болоод ирмэгц зодоонд оролцсон хүмүүсийг нэг нэгээр нь түүж баривчилсан. 7 дугаар сарын 1-нд яг л иймэрхүү юм болсон шүү дээ. Гэхдээ 7 дугаар сарын 1-ний шөнө цагдаа нар ард иргэдийг түүж баривчлахын хажуугаар түүж буузнараа ялгаатай. 1982 оны тэр зодооноор маш олон хүнийг баривчилсан боловч ганцхан манга бат төмөр 5 жилийн ял авсан. Яагаад гэвэл цаадах чинь хүнсний хорийн наад талын цагдаагийн буутгэн дээр гараад мортчихсан. Цагдаа нарыг алаад өгье тэмцэцгээе гэж хашгираад тэр нь гай болж камерт өртчихгүй юу. Сүүлдээ нөгөө пүүткийг нь буулгаж нураагаад золтой шатаачхайгүй. Гэхдээ социализмын үеийн агуу чанар бас ажиглагдсан. Нөгөө буулгаж нураасан пүүткийг тэр шөндөө шинжилж босгоод маргааш өглөө нь гэхэд өөмэн самун болсон гэх ямар ч улмөргүй болгосон байж билээ. Өнөө цагт хэрвээ юм болсон бол дарганаар нурсан пүүткийг харж гашуудаад л телевизийн зургийг нь авч нийтэд харуулад л бөөгөө юм болох байсан байх. Хандгайтын зодооны хувьд гэвэл 1976 онд болсон зодон шүү дээ. Ихтэйд дунд сургуулийнхан өвөл бөөнөрөө хандгайтад очиж цаан чаргаар гулгадаг байсан юм. Бид нарын босс Бацаан зоригоо эхнэр урнаагаа дагуулад хандгайтад очсон юм. Тэр үед хандгайтад 3 төгрөгөөр морь унулдаг байлаа. Зодон болохоос өмнөхөн бид уулын оройгоос чаргаар буугаад зоригоогийн эхнэр урнааг уулууд чирээд явж байсан юм. Яг амьд гэр чинь Батүүл, Талигач чамаас бид 3. Тэр үед үнэгэн ловоо зэд модонд орж байлаа. Урнааг уулууд чирээд явж байтал 3 төгрөгөөр морь унсан мангарын бүлгийнхэн бидэн дээр давхиж ирээд урнаагийн малгайг булаагаад авчихсан. Тэгэхээр нь Батүүл бид нар уурлаад өөдөөс нь шууд зодтолдоод унсан. Тэгсэн танзуур ганхуу том гişүү авчираад Батүүлийг зөхиод унагсан. Хандгайтад застай байсан болохоор чулуу олдохгүй. Үүний оронд гişүү бариад л зодтолцоож билээ. Бацаан зоригоо уулын орой дээрээс гүйж ирээд "Миний авгайг та нар яаж байгаа юм бэ?" гэснээр ариун болд Бацаан зоригоо хоёр хоорондоо тулгарсан. Энэ хоёр ч уг найзууд байхгүй юу?
Гэвч зориго ариун болдыг үзье энтер гэж өгдөөд бас залуу насны онгираа зам байсан биз. Ингээд л 40-50 мянгатынхан хоорондоо тэмцлээд бөөн зодон болж хувирсан. Энэ үеэр Батүлдийн төмсг рүү хэн нэгэн цанын таягаар зөгчихсөн юм билээ. Тэгээд Батүл босч чадхаа байгаад эмнэлэг түргэн тусламж болоод явчихсан. Батүлийн байрны атман талигач бодон чуука өөдөө шагаа баяраа гэд маш олон хүн энэ зодоонд оролцсон. Мангарын бүлгийнхэн бор унчихсан байсан болохоор бид тэднийг олигтой зодож чадаагүй. Ер нь Бацаан зоригогийн авгай малгайг булааснаас болж л энэ зодоон гарсан юм. Оройн 50 мянгатынхан шар инхээ тэргүүтэй хүмүүс эмнэлэг дээр очиж Батүлээс уучлалтгүйсэн юм билээ. Шар инхээ бас л хоншоортой ир хүн шүү. 1976 оны үйлдвэр комбинат 40 мянгатынхны зодооны хувьд гэвэл төв цэнгэлтийн хажуу талд баг цэнгэлт хүрээлэн гэж байсан юм. Тэнд үе хөл бөмбөгийн тэмцээн болдог байлаа. Дошныхан өөрсдийнхөө хөл бөмбөгчдөө дагаад давхичихна. Инх тайвны гүүрнээс сурагч тавмагц комбинатынхны дош болчихно. Манай 40 мянгатын ногоон зарцаанууд гээд ногоон футболтой лут хөл бөмбөгийн баг байлаа. Энэ багт Германд элчин сайдаар суугаад даваад орж цогт сайхан бид хэд тоглодог байсан юм. Тэгж байтал манай баг үйлдвэр комбинатын багтай тэнцээд 11-ээс зөгөхөөр боллоо. Яг энэ үед комбинатын баахан дэггүй залуус чулуун модоор зэвсгэлж гисэн талбай дээр ороод ирсэн. Аймаар дайн болох шинжтэй болоод явчихлаа. Тэгсэн хамгийн сүүлчийн голыг би оруулчихад тэр чигтээ инх тайвны гүүрлөө зогтчихсан. Хойноос чулуун мөндөр буугаад аймаар л юм болсон. Гэтэ зүгтаах нь аргагүй байсан юм аа. Яагаад гэвэл хожлын гол хийчихсэн болохоор комбинатынханд хамгийн түрүүнд алуулна шүү дээ. Тэнд үлдсэн манай 40 мянгатын гэркээс махаар даш пүрв агар нар комбинатынхантай зодтолтод бөөн цуснууж болсон. Сүүлдээ чулуугаар байлдаад тэр хавийн байрнуудын нэг давхрын цонх тэр чигтээ яаран болж байлаа. Инх тайвны гүүрний урд хойд тал тэр чигээрээ чулуун байлдаан болж сүүлдээ цагдаа нар ирж тал дэш нь хөөж байж нэг юм сарниулсан. Ямар сайндал манай баг ялчхаад шагналаа хүртэл авч чадахгүй. Маргааш нь сургууль дээр бидний шагналыг гардуулж байлаа. 1976 оны энэ зодоон бол хандгайтын зодооноос амар зодоон болсон. Бусад зодоонуудаас аюултай нь гэвэл хүн амины хэрэг хүртэл гарсан шүү дээ. Ингэж би 3 том зодооны гэрч бөгөөд оролцогч болсон юм да. Бас болоогүй 60-аад оны хятад монголчуудын өсөр зодооныг бас нүдэрээ харж байлаа. Тэр үед би жаахан хүүхэд байж хятадд улаан хувьсгал боллоо гэд энд байсан хятадуудыг нутаг руу нь хөөснөөр вокзал дээр бөөн зодоон болж сүүлдээ бас л чулуун байлдан болж хувирсан. Тэр үед хятадуудын барьсан 120 мянгатыг вертолетоор дээрээс нь харахад засгийн газрын ордон руу харуулсан гар бууны хэлбэртэй байсан байна гэх мэтийн 100 яриа гарч байлаа. Нэрэж 120 мянгатын барилгууд гар бууны хэлбэртэй гэдэг шүү.